Энэ өдрийн хөтөлбөрийн онцлог зочноор Монголын археологчдын холбооны гүйцэтгэх захирал доктор Амар Түвшин оролцож байна. За энэ цаг мөчид Монголын археологи 2019 хурал хэлэлцүүлэг болж байна. Хурал хэлэлцүүлгийн онцлогийн талаар яриагаа эхлэе. За баярлалаа. За энэ удаагийн манай Монголын археологи хурал маань 8 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Энэхүү хуралд 200 гаруй судлаачдын илтгэл хэлэлцүүлэгдэж 72 илтгэлийг 2 өдрт хуваан хэлцэж байна. За хурлын үнэхээр уур амьсгал бол тодорхой байна. Өнөөдөр уур амьсгал судалгааны ажлынхаа үр дүнгээ ярилцж байна. Үр дүн түүнд орсон судалгааны арга зүйнхээ талаар бол ярилцж хурлаа эхлүүлээд байна. Цаашид юун дээр анхаарах ёстой юм бол? Тийм, Монголын археологийн судалгааны бодлого чиглэл өнөөдрийн судалгаанаас гарсан үр дүнгуудыг бид нар хэлцээд ер нь бид энэ судалгааны аль хэсэгт нь анхаарах уу, ямар онцаг тухайн үед нь анхаарах уу гэдэг дээр бид нэр саналаа солилцсон. Хурлын ерөнхий байдлыг ажиглахад Чулуумсгийн үеэс 17 дугаар зууны үеийн хүртэлх маш урт хугацааны судалгааны ажлууд хэлэлцэгдэж байгаа учраас энэ дээр бид нар айл газарт нь илүү их судалгааны ажлаа түлхүү явуулах уу, эсвэл айл бүс нутагт нь илүү судалгааны ажлаа түлхүү явуулах уу, эсвэл гадаадын хамтрагч талуудаас айл улсуудад илүү хамтын ажиллагаа өргөжүүлэх үү гэсэн олон талд асуудал дээр ингэж тойрч ярилцж байна. Монголын археологчдын холбоо байгуулагдаад хэдэн жил болж байгаа вэ? Монголын археологчдын холбоо байгуулагдаад 12 жил болж байна. Ер нь судалгаа анх байгуулагдсан он цаг. Тэгээд үнэхээр энэ археологчдын холбоо бол Монгол нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд археологчдыг нэгтгэж тэдний эрх ашиг хамгаалах, судалгааны ажлынх нь цар хүрээг тодорхойлох тийм үйл ажиллагаа явуулдаг. Энэ жилээс Монголын археологи хурлын үндсэн зохион байгуулагчаар ажиллах болсон манай Монголын археологчдын холбоо. Тэгээ үйл ажиллагааны бол үндсэндээ жигдэрх тал руугаа ороод явж байгаа. Шинжлэх ухааны академид бол төр засгийн зүгээс бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлээд авах гэсэн үг хэдүүл. Харин тийм Монголын археологи буюу археологийн чиглэлд бол төр засгаас бол анхаарал тавин ажилдаг. Хөрөнгө мөнгө санхүүгийн талаас ихээсээ илүүтэйгээр бодлогын тал дээр бол нэлээд анхаардаг. Үүний нэг жишээ бол шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн тусгаар хүрээлэн болгон шинээр байгууллаа. Сая намар. Тэгэхээр энэ маань өөрөө тухайн шинжлэх ухааны салбарыг цаашд хөгжүүлэх, үр бүтээлтэй цаашд ажиллахад бол том түлхэц болдог. Мөн энэ хүрээлэн өөрөө тусдаа байгуулагдсанаар дагаад Монгол Улсын их сургууль болон Улаанбаатар их сургуульд байгаа археологийн тэнхмүүд өөрийн гэсэн үйл ажиллагаа бол чигдрэн оюутан сурагчдыг авах тэр боломжууд нээгдэнэ. Тэгэхээр олон талын үйл ажиллагаагаас гадна гадаад харилцаа буюу шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагааны тал дээр бол бас манай археологийн шинжлэх ухаан нэлээд хүчтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ тал дээр ч гэсэн илүү их агц үр дүн гарах байхаа гэж бодож байна. Санхүүгийн хувьд л яг бага дэмжлэг үзүүлж байна. Олон улсын байгууллагуудын санаачлал дээр үндэслээд энэ археологийн үйл ажиллагаа явуулж байна. Харин тийм ер нь бол 1990-ад оноос хойш гадаадын хамтарсан төслүүд дээр л үндсэндээ бол манай археологийн шинжлэх ухаан бол суурилж байна гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд харин 10-аад жилээс үндэсний хэрийн шинжилгээний ангиудыг гаргах орлогод буюу боломжуудыг ирж хайж засгийн газраас хэрэгжүүлж байгаа тийм төслүүд байна. Тэгэхдээ бол судалгааны ажлын 90% нь бол гадаадын хамтарсан төслүүд, нэг 10 орчим гадаадын өндөр хөгжилтэй орнуудын дээд сургууль, хүрээлэнгүүдтэй хамтарсан төслүүд эзэлдэг судалгааны ажлууд. Археологийн олдрууд бол бас сонин олдрууд олдоод ах шиг байна шүү, тийм ээ? Харин жишээ нь энэ намар байхаа шар тос өрөм олдлоо л гэсэн. Харин энэ жил бидэд их сайхан эхлүүлсэн. Бид хэдийн анхны юунд намар шар тос гэсэн юу бол манай нэлийн шууган тарьсан. Тэгэхээр энэ шар тос бол манай Хөвсгөл аймгийн нутаг хоригдл сардын орчмоос олдсон. Тэгээд цэвдэгт байсан учраас тухайн шар тос нь бол үнэхээр сайхан хадгалагдсан. Өрөм шар тос хоёр шавар ваар савн дотор байгаад хэдвэр зуунах гэсэн үг. 13 дугаар зууны үеийн олдвор. Тэгэхээр тухайн үеийн талигаачид буюу
тухайн хүнд нь дагалдуулж тавьдаг юм зан үйл байдаг тухайн үед. Тэгэхээр тэнд бол одоо тэр хүний хойд насандаа хоол ундтай яваарай гэсэн зорилт одоо үүднээс тэр тухайн шар тосыг бол дагалдуулж оршуулганд дагалдуулж тавьсан байхаа гэж одоо судлаачид үзэж байна. Энэхүү судалгааг бол Монголын үндэсний музейн одоо археологчид олсон. Тэгэхээр энэ дээр бол судалгааны ажил бол бүтэн бууш одоо яг үнэхээр судалгааны ажлын явцад олдсонгүй. Энэ бол ганц харамсалтай юм нь бол энэ томч сүйтгэсэн одоо дурсгалыг аврам хамгаал маллахын явцад олдсон. Одоо тоноолчид тухайд одоо тэр шар тос өрмийг бол хараахан олоогүй одоо бидэнд үлдээсэн. Тийм маягаар одоо энэ маань олдоод одоо судалгааны эргэлтэнд явж байна. Тэгээд энэ шар тос үнэхээр дараа нь манай бас нэгэн томоохон амжилт бол Архангай аймгийн одоо өндөр улаан сумын нутагт гол мод 2 их одоо хүмүүгийн язгууртны булшны одоо судалгаан дээр манай судлаачид тоногдоогүй одоо хүмүүгийн булш оллоо. Тэгээд энэ маань бас энэ жил 2019 оны дэлхийн шилдэг 10 нээлтийн нэгд одоо жагсагдаж зарлагдсан саяхан. Тэгэхээр энэ маань Монголын археологийн бас нэг томоохон амжилт бахархал болно. Тэгээд намар нь бол одоо археологийн хүрээлэн одоо тусгаар болж одоо салж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо Монголын археологчид одоо энэ жил 2019 он бол сайхан ээлтэй жил байлаа. Шар тосоор эхлэж одоо тэгээ одоо бид бүхэн энэ хурлаа хийгээд байж байгаа нь бол үнэхээр сайхан үе тохиож байна. Тийм. Бэлгшээж байна. Бэлгшээж байна. Тийм. Шар тос маань бол одоо яг хөө тэгээд хөлдөгчөнд хийчих үү? Одоо бол хайчихгүй. Тэгээ бид нар тухайн зориултын одоо хөрвүүрт хадгалж байна. Тэгэхээр одоо янз бүрийн судалгаанууд хийгдэх байхаа. Манай үндэсний музейн судлаачид болон одоо Америк нэгдсэн улсын Смитсониан музей одоо хамтарсан судалгаа хийж байна. Тухайн шар тосноос одоо янз бүрийн биологийн болон бусад байгалийн шинжилгээний одоо дээжүүд авж байна. Судалгааны ажлууд хийгдэж байгаа. Тэгээд энийг бол одоо олон зууны туршид одоо хүмүүст үзүүлэх харуулах одоо хэрэгтэй. Энийг одоо олон нийтэд дийлэх үүднээс бол хөргүүртээ одоо шилэн хорог хийх байх. Тэгээд энэ дээр нарийн судалгаанууд хийх байх. Ер нь бол одоо иймэрхүү шар тос юм уу одоо хоол хүнсний зүйл олддог тохиолдлууд бол ховор байдаг л да. Зүгээр энэ ярианаас үндэслээд яаж нэхэр би энэ янз бүрийн одоо олдрууд ингээд олдоод байна те. Энэ хадгалалт хамгаалт юм ямар байгаа юм болоо л гэж. Харин тийм ээ, хадгалтын хувьд бол үнэхээр хэцүү л те. Хадгалтаасаа илүүтэй одоо бид нар археологийн дурсгал маань археологийн судалгаа бол ер нь бол хязгаарч тэр олдрууд алга болдгоо, нэмэгдэхээс биш алга болно гэж байдаг учраас жил ирэх тусам танд түрүү хэлсэн одоо 30-аад хэрийн шинжилгээнүүд ингээд ажиллаж байна. Тэгэхээр тэр хэмжээгээр л олдрууд ирж байгаа учраас бидэнд ямар нэгэн сан хөмрөг байлаа гэхэд тэр бол үнэхээр дийлэхэр хөл болж байгаа. Тэгэхээр хадгалт хамгаалтын хувьд бидний тулмагж байгаа асуудал байр савны асуудал, тухайн одоо зориултын дагуу одоо саяны шар тос юм уу эсвэл ийм өвөрмөц олдрууд олдоход бид нар шууд хадгалах одоо орчин хамгийн чухал байгаа. Тэгэхээр бид нар бол хадгалтын горимд нийцсэн нэгч барилга байхгүй. Археологчдын хувьд бол зарим олдрууд бол одоо Чингэлэгт хадгалагдаж байна. Зарим нь бол одоо орон сууцны зойрын давхарт хадгалагдаж байна. Тэгээд зарим нь бол одоо яг үндсэндээ томоохон юунууд нь бол ачаалаад ахаа болсон. Хоорондын зай гэж бараг байхгүй болсон. Тиймэрхүү маягийн одоо хадгалтын горим дээр маш одоо эрсдэлтэй байгаа. Тэгэхээр энэ дээр үе үе манай одоо удирдлагууд одоо төр засгаас бол анхаарал тавиад ажилдаг боловч одоо энэ дэр бол үнэхээр нэг дөрвтэй юм бол хийгээгүй. Одоо жижиг одоо гал унтраах гэж ярьдаг. Яг тиймэрхүү л одоо ажлууд хийгдээд явж байна. Түрүү ярьж ирсэн энэ шар тус бол одоо азар тоногдоогүй үлдсэн байна бидэнд гэж тийм ээ. За ер нь бол одоо энэ уулуурхай бас хөгжиж байна. Уулуурхай хөгжөөд одоо тэр уулуурхайн баяр компани бол тэр чигээр нь том газрыг л одоо ингээд авчиж байна те. Түүндүүл мэдээж археолог олдуртай одоо газрууд хэрэгсрүүртэй газрууд бол байж байгаа. Зүгээр чимээг өхөн гээд ухаад далд хийчихэж гэнэ үү? Аль эсвэл та бүхэндээ хамтарч ажиллаж гэнэ үү? Манай компани аж ахуйн нэгжүүд. Тий, энэ асуудал 1990-ад оноос л эхэлж одоо яригдсан л да. Одоо уулуурхай Монголд одоо нэлээд хүчтэй хөгжиж эхлэхэд л энэ асуудал яригдахад бид нар харин их азтай байсан. Ягаад гэхээр соёлын үеийн тухай хууль маань нэлээд сайн хууль байсан. Тэр хуулинд бол одоо уулуурхай зам барихад одоо хамгийн эхлээд археолог буюу соёлын үеийн судалгаа хийлгэнэ гэсэн заалт байдаг. Энэхүү хуулийн заалтын дагуу бол үнэхээр бүх компаниуд хийх ёстой, хуулиа баримтлах ёстой.
энийг түүчээж одоо оюу толгой, Эрдэнэс таван толгой, Energy Resource гэх томоохон компаниуд бол иймэрхүү судалгааны одоо археологийн судалгаа буюу соёлын Авраамын судалгаанууд ажиллаад хийгдсэн. Ийм судалгааны ажлууд хийгдснээр өнөөдөр одоо Монголын уул уурхайн салбарт бол нэлээд том давалгаа болж энийг одоо хийх ёстой, соёлыг хадгалах хэрэгтэй гэж манай үндэсний уул уурхайн одоо компаниуд ч гэсэн энэ дэр бол нэлээд анхаарал тавьдаг. Тэгэхээр уул уурхай бол хоёр талтай юм л да. Нэг нь бол одоо мэдээж байгаль орчин болон бусад байдлаар зүрэг байхад археологийн тал дээр бол шинжлэх ухааныг дэмжих, тухайн дурсгалаа хадгалах, хамгаалахад бол археологчтой илүү хамтран ажилладаг. Өмнө нь бол бас энэ талаар нуу хаах, одоо дурсгалыг сүйтгэх юм бий. Одоо ч гэсэн бий л дээ. Гэхдээ энэ тал бол үнэхээр бага болж байгаа. Одоо бас энэ уул уурхай болон зам барилга дээр соёлтой ажлыг, одоо хамтарч ажиллая гэсэн байгууллагууд бол жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ маань өөрөө Монголын археологийн шинжлэх ухааныг бас хөрөнгө оруулалт болно. Дээрээс нь судалгааг илүү сайжруулна. Бас мөн үндэсний археологчдыг бас бие даан судалгаа хийх бас нэг талбар болж өгдөөр бас энэ авраам хамгаалах судалгаа бол их чухал байр суурьтай байдаг. Археологийн олдвор маань за хадгалалт хамгаалалт одоо ийм байна. Алдагдах юм уу? Гадагшаа хил гараад явждаг асуудал байна уу? Тийм асуудал бол яг үндсэндээ одоо яг албан ёсны юм бол байхгүй байна. Тэгэхдээ бид бүхэн одоо гадны орнуудаар үзэсгэлэн одоо янз бүрийн музейд явж байхад одоо Монголоос олдсон гэсэн тайлбартай одоо яг л үнэхээр нүдэлчдийн олдвор. Дээрээс нь бас яг үнэхээр энэ манай Монгол улс дээр байхаар л олдврууд одоо энэ тэнд тавигдсан байдаг. Тэгэхээр энэ маань магадгүй одоо янз бүрийн одоо нууц байдлаар хил давуулсан байж болно. Гэтэ сүүлийн үед бол ийм хил давуулгаж байгаа болон одоо иймэрхүү юм дээр манай гайлийн байгууллагууд бас сайн ажиллаж, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, тухайн дурсгалуудыг бас олдруудыг бас шалгуулах, одоо мэдээлэх иймэрхүү зүйлүүд байгаа учраас бидний бодлоор бол энэ байдал илүү бага болж байна. Гадагшаа гарахаас илүүтэйгээр одоо дотоодод энэ тонон сүйтгэх, дурсгалыг одоо цуглуулах, одоо хууль бус маягаар одоо цуглуулах ийм байдал харин нэлээд газар авчих шиг байна. Тэгээ цуглуулах гэснээс үүдээд үл яг хувь хүмүүс бол одоо их хоббигоо дагаад ингээд цуглуулгатай байна янз бүрийн тийм ээ. Бас хуучны юмнууд хувь хүний гар дээр байх шиг байна шүү. Харин тий одоо тийм зүйл бол үнэхээр манай археологийн хүрээлэн ер нь бусад археологийн байгууллагуудаас илүүтэй хувь цуглуулагч нарт олдврууд байна. Одоо олдврууд, үзмэрүүд тий. Тэгэхэд яагаад тийм их үзмэртэй олдвортой болчихвоо гэдэг асуулт бас мэдээж ургаж гарч ирнэ. Өөрөөсөө одоо тэр хүмүүс маань археологчтой хамтраад хийсэн байдаг юм уу? Аль эсвэл жоохон тийм буруу замаар ороод ирсэн байдаг юм уу? Тийм бид нар одоо яг шалгах юу байхгүй юм. Гэхдээ заримдаа ингээд анзаарч яхад ер нь бол тэр олдрууд яа харахгүй л газрын хөрснөөс бидний одоо малтан судалдаг маягтай олдрууд л харагдах юм. Тэгээд тийм учраас энэ олдрууд мэдээж нэг хөгшний герт ч юм уу эсвэл нэг цуглуулганд байсан зүйл биш гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа юм л та. Тэгээд тайлбар өгөхдөө бол энэ бол нэг нутгийн иргэн одоо авчирж өгсөн юм аа. Хаданд байхад нь олсон, тэгээ авчираад өгсөн, тэгээ би удалдаад авсан. Гэсэн л тийм юмнууд хийлэн. Тэгэхээр бид тийм юм дээр бол бид нар бол шалгах, янах тийм юм байхгүй. Тэгвэл манай одоо үг дээдсээс дамжижсэн гэл идэг те. Тэгэхээр биднэрт бол одоо хараад л байхаас юу. Гэхдээ манай цуглуулагчдын бас нэг давуу тал гэдэг юм уу? Манай эрэг тал гэвэл манай цуглуулагчид өөрсдөө тэр олдвор цуглуулга хэвлэдэг одоо каталог болгоо хэвлэдэг энэ одоо бас уламжлал бас олны хүртэл болгож байна. Тэгэхээр энэ маань бас нэг давуу тал юм. Бид нар бас харж гэн, үзэж гэн. Тэгэхээр ямар олдврууд гарч гэн, ямар олдвор одоо хамгийн их одоо цуглуулагч нарын гар дээр байна гэсэн тийм. Тэгээ бид нар бас тэднийг харьцуулах бас боломж. Одоо яг энэ төрийн байгууллага болон археологийн байгууллагуудаа олдруудтай харьцуулах тийм зүйл хийж байна. Гэхдээ энэ дээр нэг юм хэлэхэд манай хүрээлэн буюу археологийн байгууллагууд дээр хадгалагдж байгаа олдвороос одоо цуглуулагчтай олдвор хоёрын хооронд үнцний ялгаа гэж нэг юм байна л да. Бидэрт байгаа хадгалагдж байгаа олдврууд бол үнэхээр үнцэнтэй. Яагаад тэгэхээр энэ бол эрдэмтдийн тайлан, төрөөс авсан зөвшөөрөл, эрдэм шинжилгээний тайлан одоо бүх судалгааны баримт материалтай зүйлс байгаа. Түүнийг бол судалгаанд ашиглах бүрэн нээлттэй. Нээлттээс гадна судалгаанд илүү их үр дүнтэй зүйл болно. Харин цуглуулагчд байгаа зүйл бол газар хаанаас олдсон тодорхойгүй, ерөнхийлсэн алтай, эсвэл говь, тиймэрхүү маягаар хийн. Тэгэхээр хинээс, хаанаас, хизээ, тэгээд ямар хэлбэрийн булшнаас тийм мэдээ байхгүй учраас энэ бол зүгээр одоо хүн үзэх юм. Тэгээ бидний
одоо харьцуулах нэгэн зүгээр нэг жижиг юм л болно гэхээс биш томоохон одоо судалгааны эргэлтэнд орох их эргэлэгдэхүүн болж чадахгүй байна л да. Тэгэхээр цуглуулагч нар магадгүй энэ дээр бол тухайн тэр мэдээлэл хэрэглэтгүүний мэдээлэл илүү тодорхой болгох одоо судлаачтай илүү ойрхон ажиллах одоо мэдээ эргэлтгүүнээр харилцан солилцох ийм ажил илүү хийвэл одоо үн цэнтэй шинжлэх ухаанд хэрэгтэй зүйл болж магадгүй л гэж боддог шүү дээ. Таны одоо хүрээлэнгийн зүгээс энэ тухайн олдрын үн цэнийг бол тодорхойлж гинүү. Хаанаас тодорхойлдог юм бэ? Тэгээ энийг бол соёлын үеийн төв үндэсний төв бол үндсэндээ бол тодорхойлох хэрэгтэй. Тэгэхдээ одоо нарийн мэрэгжлийн одоо яг судлаачд бол одоо манай археологийн хүрээлэнд байна. Яг он цагаар одоо Чулуун засгийн судлаач нар байна. Тэгээ хөрөл төмөр зэвсгийн үеийн судалгаа хийдэг судлаачд байна. Тэгэхээр тэд нар тэр улсууд бол одоо тухайн олдуур үзмэр цуглуулгыг аваад одоо энэ олдуур бол ийм үед хамаарагдана. Энэ бол хуурамч одоо тийм юм зөвлөд бүх юм тодорхойлох боломжтой. Тийм одоо хүсэлтүүд маш их хэрэлдээ хүрээлэн дээр тэгээд бид нар чадах чинээвэрээ тэрэн дээр туслана. Тэгэхдээ гол үндэсний бол Монголын одоо соёлын үеийн үндэсний төв бас энэ дээр одоо томоохон ажил хийдэг байгууллага байна. За Монголын археологи 2019 хурал руугаа хилцүүлэг рүү эргээд орё те. Цаашид одоо энэ хурлын үр дүнг одоо юу гэж харж байна та? Тэгээ энэ жилийн судалгааны үр дүнг харахад бидний гол зорилго бол одоо төр засгийн бодлого буюу одоо яг энэ бодлоготойгоо уялдуулах бас хэрэгтэй байна гэсэн бодол төрж ийлээ. Одоо ягаад тэгэхээр бид нар Чингис хааны музей ч юм уу эсвэл одоо дундад зууны одоо юун дээр томоохон одоо төслүүд хэрэгжүүлж штэ. Тэгэхээр тиймэрхүү хэрэгжүүлж байгаа төслүүдтэй уялдуулж бид бүхэн бас энэ судалгааныхаа ажлуудыг бас хийж тэрэнд зориулсан судалгааны ажлууд хийх нь зөв юм байна гэсэн бодол төрж байлаа. Тэгэхээр 13 дугаар зууны олдуур их хэрэглэгдэхүүнүүд бол манайд бол бий. Тэгтээ бол тийм хангалттай бол одоо музей барих хэмжээний томоохон одоо олдурууд мэдээж цуглагдаагүй байна. Тэгэхээр бид нар одоо энэ музей баригдах хугацаанд эсвэл энэ цогцлорууд баригдах хугацаанд бид бүхэн одоо яг энэ чиглэлийн судалгаа илүү түлхүү болгож нэлээд бодлоготойгоо төр засагтайгаа нэлээд уялдаатай ийм судалгаа хиймээр санагдлаа. Дээрээс нь монголчуудын угсаа гаруулын тухай асуудлыг нэлээд түлхүү ярих хэрэгтэй юм байна. Монголчууд ер нь угсаа гаруул нь хаанаас юм? Тийм. Ер нь монголчууд гэж хэмбэ гэдгээ тодорхойлох бол хамгийн чухал зүйл болж байна. Яагаад тэгэхээр одоо байгалийн шинжил болон одоо генийн судалгааны өндөр түвшинд очиж байна. Тэгэхэд бид нар бол одоо яг монголчууд өнөөдөр ямар хүмүүс үүсэлтийн археологийн дурсгал дотор бид нар яг эртний монголчууд буюу өвөг монголчуудыг бид нар хаанаас ирж хайх юм. Ерөнхийдөө бодлоготойгоор одоо археологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх одоо хэрэгтэй байна гэсэн одоо бодол төрж байна. Энэ бол өнөөдөр ч юм уу энэ жилээс бодогдож байгаа зүйл биш. Ер нь хэд хэдэн жилээс иймэрхүү санаанууд гарч байгаа. Тэгэхээр бидний гол юу бол яг энэ жилийн бас хурлын одоо материалууд одоо 72 илтгэлийг харж байхад яг тийм бодол төрж байлаа. Тэгэхээр хурлын төгсгөлд одоо шийдвэр гардаг. Тэгэхээр энэ дээр бол бид бүхэн санал нэгтэйгээр одоо иймэрхүү зүйлсээ ярих баха гэж бодож байна да. Хилцүүлэг хэд өдөр вэ? Хилцүүлэг 2 өдөр болно. Өнөөдөр маргааш 2 Монгол Улсын их сургуулийн 502 тоотод Номын сангийн тэнд бол одоо хилцүүлэг ямар ч одоо хүмүүс үзэж болно. Чөлөөт нээлттэй тийм хилцүүлэг болдог. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ. За энэ өдрийн одоо онцлог зочноор Монголын археологчдын холбооны гүйцэтгэгчл доктор Амар Төвшин оролцлоо.